өрхийн одоо орлогод тийм ээ хэд зэрэг өөрчлөгдсөн бэ гэдгийг цөмөрөө бас ингээ авч үзье. Тэгэхээр өмнө нь бол энэ 300-аас 300 мянган төгрөг орлоготой өрх бол 12.3% эзэлжсэн бол одоо бол 14.4% эзэлж байна тийм ээ. За 300-аас 500 мянга өртөлөх орлоготой өрх бол 17.3% эзэлжсэн. Одоо бол 17.8% эзэлж байна. Өөрөөр хэлбэл энэ нэг хоёр юунаас тооноос ингээ хараад үзэхэд манай өрхийн одоо бага орлоготой өрх бол нэмэгдэж байна гэсэн ийм тоон зураг харагдаж байна. Өөрөөр хэлбэл за энд болохоор 2 сая 100 мянган төгрөгөөс дээш орлоготой өрх бол 5.7% эзэлж байсан тийм ээ өмнөх оны үед. Одоо бол 3.7% эзэлж байгаа ийм дүр зураг харагдаж байна. За тэгвэл өрхүүдийн зарлагыг бас ингээ бүтцээр нь аваад үзэхээр тийм ээ. За 9.8% эзэлжсэн 9.2% эзэлж байна. Тэгэхээр эндээс бас ингээ та бүхэн харьцуулаад харах юм бол энд сая 100-аас сая 600 мянган төгрөгийн орлоготой өрх тийм ээ 6.3% эзэлжсэн бол зарлагтай өрх 6.3% эзэлжсэн бол энэ удирлаар бол 17.4% эзэлж байгаа ийм дүр зураг харагдаж байна.